Хотын Аз зэрэглэлийн бүсэд байрлалтай 2698 м2 эзэмшил газартай Улаанбаатар Таймс сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг өнгөрсөн сарын 30-нд дуудлага худалдаанд оруулан зарсан. Тус газрыг худалдах дуудлага худалдааны доод үн 7 тэрбум 155 сая төгрөгөөс эхлэж 24 тэрбум төгрөгөөр Иран улсаас гаралтаж Монгол улсын иргэн шилтэй Абдул Карим гэх иргэн үн хаялцаж худалдан авсан. Гэвч үүнтэй холбоотойгоор сөрөг мэдээллүүд ихээр цацагдж эхэлсэнд эмзэглсэн Абдул Карим гэрээгээ цуцлах өргөдлөө нийслэлийн өмчийн харилцааны газарт хүргүүлсэн. Хуулийн дагуу бол Таван богд группийн ерөнхий захирал Баатар сайханд уг барилгыг авах эрх шилжих ёстой талаар нийслэлийн өмчийн харилцааны газраас өнгөрсөн 7 хоногт ийхүү мэдээлж байсан. Журмаараа бол дараагийнх нь үн хийсэн өмнөд бид нэр санал болгох ёстой. Өмч хвчлэн гэрээ байгуулаач гэж. Энэ нь бол Таван богд компани захирал Баатар сайхан 23 тэрбум 850 сая төгрөгийн үн хийсэн байгаа. Тэгээ энэ хүнд бид нар одоо альбан бичиг явуулах ёстой. Тэгээд энэ санал болгоё гэрээ байгуулад энэ өмчийг хөвчлээ санал явуулчаад байж байна. За Баатар сайхан Таван богд компани хэрвээ татгалзах юм бол дахиад дуудлага худалдаа зарлаа. Хуулийн дагуу бол Абдул Каримийн оронд Таван богд группийн ерөнхий захирал Баатар сайханд уг барилгыг авах эрх шилжиж байгаамаа. Учир нь Абдул Каримийн дараах хамгийн өндөр үн буюу 23 тэрбум 850 сая төгрөгийг дуудлага худалдааны үнийн санал болгосон байдаг. Тэгвэл нийслэлийн өмчийн харилцааны газраас Баатар сайхан захиралд уг газрыг худалдан авах саналыг хүргүүлээд байсан юм а. Түүний хувьд аль бие усны хариу өгөх сүүлийн өдөр нь өнөөдөр байлаа. Тэгвэл Таван богд группийн ерөнхий захирал Баатар сайхан уг барилгыг худалдан авахар болжээ. Тус групп барилгын оронд төрийн ордноос өндөргүй галерей Улаанбаатар нэртэй барилга барьж худалдаа үйлчилгээний чиглэлээр ашиглахаар болсон төдийгүй мөн Улаанбаатар музейг нээх юм байна.